Сонсогч та UBM радио 89.3-ийн шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонсч байна. Бидэнтэй хамтран ажиллавал 96 64 80 тэгтэг дугаард холбогдорой. За бидний сайн мэддэг Smile лого бол одоо дэлхийд бол айгүй том брэнд болцсон. За тэгээд энэ Smile-ийн логог мэдгүй хүн гэж та байхгүй шүү дээ. Бараг хүн байтгаа нохооч бараг байхгүй байх гэж. Smile-аар ч янз янзын Smile ч кино хүртэл таалаад байна. Тийм кино гарсан. За тэгээд Smile ч араасаа зөндөө олон дүүнтэй болоод одоо барахын эможины цувралууд болчихсон. Бараг нөгөө элэнц нь болоод байна шүү дээ. Энэ бараг эможи цувралууд ч одоо бид нар өдөр тутам хэрглэж байгаа да. Үгүй хилээд яа. Тэрүүгээ чинь зүгээр илүү тутам ярьж зүгээр тэрнээс тааруулж байгаа нэг ингээл даачдаг болчиход байгаа байхгүй. Ерөөсөө ярихгүй. Тэг ярьжсэн зүгээр ингээд миний санаатай ойролцоо нэг зургийг ингээд дангаал дарчиж байгаа байхгүй. За би малгайг нь тавья. За энэ Smile буюу одоо инээмсэглэж байгаа царай ер нь бол хэдэн онд хизээ хин яаж үүсгэсэн бэ гэдэг асуулт бол хамгийн сонирхолтой байдаг. За тэгхийн бол энэ 1963 онд State Mutual Life Assurance гэдэг компани байсан гинэ. За одоо ч байгаа юм шиг байна. За энэ компани бол яасан гэж байгаа юм. Ер нь ажилчдын сэтгэл санааг өргөх, дээшлүүлэх зорилгоор нэг дизайнертай гэрээ байгуулсан. За тэр дизайнертай ямар гэрээ байгуулсан гэхээр та одоо манай энэ компани ажилчдад одоо нэг юм харахаар одоо нэг юм сэтгэл санаа нүргдэг нэг аятайхан юм лого зохион бүтээж өгөөч гэдэг ийм гэрээ байгуулсан гэж байгаа юм да. За тэр дизайнер нь хэн гэж хүн байсан бэ гэхээр дизайнер Harvey Ross Ball гэдэг хүн байсан гэж байгаа юм. 1963 онд. За тэгээд энэ үед бол тэр Harvey Ross Ball-ын зохиосон тэр одоо Smile гэдэг энэ дугуй шар царайтай тэр инээмсэглэж байгаа ийм дүрсүүл дөрөөсөө дэлхийн хэмжээний том соёлын давалгаа болно гэж хэн ч төсөөлөөгүй. За зурсан хүн ч төсөөлөөгүй, захиалсан компани ч төсөөлөөгүй ийм л юм болсон юм билээ л дээ. Зүгээр ажлынхаа сэтгэл санааг өргөхгүй. Тийм, компанийнхаа ажилчдад нэг юм компанийнхаа ажилчдад нэг юм жижиг лого хийх гэж захиалсан юм билээ л дээ. За тэгээд Ball бол ингэсэн байгаа. Анх тэр гэрээгээ 63 онд бол энэ гэрээ байгуулчаад. За тэгээ нөхөр бол гэртээ хатсан байгаа юм да өөрөө төрөлх одоо нутагтаа очсон байгаа. За тэр нь бол Америкийн тэр Массачусетс мужийн Вустер гэдэг хотод очоод тэгээ нөхөр бол нэх удаачгүй ер нь ингээл жоохон ингээ бодож сууж байгаа л тэгэл ийм одоо шар ингээ царай дугуй царайн дээр ингээл эсхий маягаар ингээ жоохон арзгардуу маягаар ийм хоёр цэг тавиал нэг инээмсгэл тавиал тэгэл болоо. Тэгээд тэр царайныхаа ажлын үсэнд хэдэн төгрөг авсан гэж бодно. Хэдэн доллар авсан гэж бодно. За. Ердөө $45 л авсан. $45 төлөөл дэлхийг базаа ийцсэн ба шүү дээ. Ганц мэлэр. Тэгэхдээ яг ингээ харахад бол чи хамгийн ингэ нөгөө дугуй шар нэг ингээл хоёр цэг. За Harvey Ball нь бол одоо орчин үеийн маркетингийн төвхөнд өхөөрдөм инээмсэглэл царайг хамгийн энгийнээр одоо хамгийн тодорхой харуулсан хүн гэдгээрээ одоо хүлээн зөвшөөрөгдсөн нэг юм болж исэн гэж. Тэ. Ball-ын зохиосон одоо уг инээмсэглэл буюу одоо Smile нь компани удирдлагуудад маш их таалагдсан учраас олон мянган одоо энгийн тэмдэг болгон одоо болгож гаргаад тэ. Тэгээд тэргүүрээ үйлдвэрлэсэн. Тэгээд тэргээ одоо худалдаанд гаргасан чинь санаанд оронгүй маш хурдан зарагдаад дууссан гэж. Гөр эхлээд бол яг хэвдээ компани ажилчдаа зүгээр ийм компани лого маягаар ингэ тэмдэг энгийн тэмдэг хийгээд өгсөн. Дараад нь тэр нь од болоод байхаар хэдий хийгээд зарсан чинь амар хурдан зарцсан. Тэгэн л дээ угаасаа нөгөө нэг тийм жижигхэн одоо нөгөө энгийн тэмдэг мэмдэг ч юм хүмүүс айгүй хавдаг шүү дээ. Нөгөө хувцсан дээр ч юм уу эсвэл цүнхэн дээр цүнхнийхээ оосрон дээр ингэ. Одоо ямар нэг арга хэмжээний уулзалт зөвлөгөн дээр ч айгүй гоё тэр нөгөө тухайн үеийнхаа брэндүүдийг зөвлөд оруулдаг. Тэр чинь амар гоё чимэг болдог гоё соёл. За гисэн идэж одоо нөгөө захиалагч компани байгаа шүү дээ. За тэгээд нөгөө Ball аль дизайны зохиогчийн одоо эрхийг нь аваагүй тул бусад компаниуд одоо инээмсэгэлтэй нүүр царайг өөрсдөө хөлбраараа хийгээд дэлхийн нийтээр түгээж гэлсэн байна. Хайрын зохиогчийн эрхийг нь авчихгүй. Авсан байсан бас юу. Энэ чинь ингээ хийт болоод одоо аятайхан болоод ирэнгүү зүгээр янз янзын компаниуд уралдаал энэ рүү орчихж байгаа. Тэгээд $45 Smile-ыг дэлхийн нийтийг бүрхэнэ гэж хэн мэдэх вэ? Хэн мэдэх вэ? Тэгээд дээрээс нь ч нөгөө зохиогч ирэх байхгүй учраас нөгөө нэг нээлттэй паблик болчихж байгаа юм л да. Паблик болчихж байгаа юм да. За тэгвэл ингэж байна. Инээмсэглсэн царай яагаад ийм одоо алдартай болсон бэ гэдэг талаар бол товчхон танилцуулъя. За 1970-ад он болоход хонх дуугарч за диско хөгжсөн эдийн
одоо засгийн өрсөлдөөн, соёлын өөрчлөлт, технологийн шинжилгэлийн одоо 90 үе байсан. Асар хурдтай хөгжиж үе л дээ За дэлхий. тэгээ мэдээч хэрэг одоо нөгөө дизайнер Боол бол инээмсэглсэн царай зурсан анхны уран бүтээлч бол биш ээ. За яасан бэ гэдгсэн чинь за Ангулийн мод за мөн Лена Хара зэрэг за 10,000-аас 27,000 жилийн өмнөх Эрдэнэ агуйнуудаас одоо олдсон хамгийн ихний гараар зурсан зургууд дээрч одоо ийм инээмсэглсэн дүрс царайнууд бол олноор байдаг байсан байгаа. Тэгин штэ тэр чи юм бүдүүлэг байсан 10,000 жилийн өмнө зүгээр ингээл хэцэл байхгүй. Зүгээр ингээд зурдаг тийм. Тэд нар чи арга байхгүй штэ зайлгүй. За тэгээд бид альва зүйлсийг одоо хүн чанар, хувь хүнтэй адилтгадаг тул хүмүүс биетүүдэд нүүр царай оноохыг үргэлж эрэлхийлсээр ирсэн гэж үздэг. За тэгээд бидний сонирхлыг одоо татдаг зүйл нь нүүр царайтай байдаг бөгөөд одоо бид өөрсдийн сонирхсан зүйлд заавал нүүр царайгаар дүрсэлдэг байх нэ. Тийм штэ. Одоо тэгэл Google-ийн кино мөнүүдийг харахгүй ингээл SpongeBob ингээл тэнгуүч царайтай. Ингээл телевизэр ингүүч царайтай. Одоо бүх юм ингээл эд тавилгууд хүртэл ингээл царайтай болчихдог штэ. Одоо тэр нөгөө юу вэ штэ. Үзэгсэлэнт гүнж ба жонон билүү. Тэр чинь нөгөө юм аяг маяг нь хүртэл юм. Тэ аяг маяг. Нэрээс цаг маяг нь хүртэл. бид нар чинь бүх юм царай их дуртай юм байна да хүмүүс ч Тэгэхээр дизайнерын ухаан гэж бас л төгс байгаа шүү. Үгүй тэгээд яаж үгүй тэр өөрөгийн ухаантай гэдэг ч хүмүүс мэдээгүй л байлээ л дээ тэр үнэндээ. Тэгээ одоо бас яг тиймэрхүү нөгөө хүүхэлдэйн кинонд дэр хэрвээ царай хийгээг байсан бол яг ямар харагддаг байсан. Шүү дээ. Тэгэл амьгүй болчихж байгаа байхгүй тий. Одоо тэр Үзэг авчидгүй болчих штэ. үзэглэнд жон юу үзэглэнтсгүй жонон хоёр дээр чинь одоо тэр мөн ингээл цайны аяг тэр цайны гүц цаг маг нь царай ийггүй тэгэл нэг л амтгүй штэ тий. Ингээд 1971 онд бол Исмаил царай нь бол одоо өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэдэг үгтэйгээр юу үйлдвэрлэгдээд 1 жилийн дотор 50 сая гаруй хувиар борлуулагдсан. Тэр тэмдэг 50 сая. Одоо бузарлут уу? Бүр бузарлут цаашаа биш. Бузарлут цаашаа байгаа. Хайрын яг хүмүүс анх нөгөө харж байгаа учраас сонирхож маш их авсан баха. Тийм. Тэгэл одоо тэр логоныхын тэр энэ дугуй царайныхын доор нь хаваагүүд өдрийг сайхан өнгөрүүлээр ингээд нэг гоё санагдал явчих штэ тийм үстэй. Та хоёр одоо анзаарч байна уу? Одоо ингээл ямарваа нэг юм дүрстэй юм өнгөд энд л нэг гоё смайл тавьчих. Яг тийм. Яг үнэ. Яг Энд гоё смайл байрлуулж энд гоё смайл тавьчих. Смайл ингүүл гоё юм байна гэх. Яг тийм. Энэ нөгөө нэг ширээний юм одоо нөгөө шургуулганд ийм утсан дээр ч юм уу юмн дээр нэг смайл байдаг. Смайл Бага Өө хэрэглэнэ. бас байна. Би үргэлж тэмдэглэлийн хэвтүүд дээр очиж наацсан дэр чинь. Одоо тэр Инглийн тэмдэгч бүр наалддаг юу болсон стикер болцсон болоод ингээд хөгжөөл. Нөгөө нэг янз янзаар л гарч байгаа. Язуугаараа бинаа гэдэг чинь байна. За тэгээд би үргэлжлүүлэх үү. За тэгээд сая 71 онд бол манай хоёр Испани бол өстой хөөрхөн мэдрээд одоо 50 сая үйлдвэрлэл гаргасан чинь нөгөө Исмаилийн чинь 50 сая одоо борлуулагдсан. Харин 1972 онд одоо Францад сэтгүүлч Франклин Пуфрани гэдэг одоо хүн бол одоо өөрийн хувилбарын барааны тэмдэгтийг бол гаргаж ирсэн байгаа Исмаил дээр. Зөө. За тэрээр бол одоо энэ хүртэл бол яг энэ дугуй шарын инээмсэглэн царай бол өөрийн гэсэн нэргүй яваад байна. Зүгээр л инээмсэглэж байгаа царай гэдсэн. Тэгээ энэ хүн бол тэн дээр бол яасан гэхээр энэ Францын хүн бол яг энэ одоо дугуй шар царайг бол албан ёсоор Исмаил гэж нэрлээд. За. Тэгээ бүр Исмаил гэдэг нэртэй компани байгуулсан байна. Йоо. Амар уу. Тэгээд зөвхөн ингрийн тэмдэг хийжсэн бол тэрийг бүр өргөжүүлээд говц подболкнуудын ингэр дээр нөгөөдгөө чинь ингээд хевлээ. Лого байдлаар хевлээд гисэн шүү дээ. Ингээд зараад 100 горой орны бизнес эрхлэгчтэй энэ Исмаилийн логог чи манай бүтээгдэхүүнийг аваад гэхдээ чи ингээд лицензийн мөнгө өгчгөө гээд ингээд 100 горой орны бизнес эрхлэгчтэй Исмаилийн лицензийг зарцсан баг. Ингээр чин дэлхийн нийтийн боллоо яах вэ? Тийм ийдтэй. 100 горой орон шүү дээ. Ингээд энэ бол ер нь хамгийн энэ дундаас за яг түрүүний тэр хоёр Франц Испани хчтэй хоёроос гадна энэ Исмаил гэдэг логог албисны болгоод хамгийн сайн мөнгө хийж чадсан хүн бол энэ Францын сэтгүүлч одоо Франклин Луфрани гэдэг хүн нөхөр болж таарж байгаа байхгүй. Энээс бол ер нь бүр одоо Исмаил гэдэг компани байгуулсан. Тэгээ одоо энэ хүн бол өөрөө бол компани удирж байгаад одоо бол энэ хүний үл хүүн энэ Smile гэдэг компаниг удирддаг. За тэгээд жилийн ашиг нь хэд гэж бодож байна. Жилд $500 сая ашиг хийдэг.
Одоо энэ дэр нэг зураг байна л да. За нөө Nirvana гэдэг нэг хамтлаг байдаг шүү дээ. Нөгөө нэг Rock and Roll-ийн тий одоо нэг хаан л гэгдэх юм да тий бас Rocky хаан. За тэгсэн чинь ингэж байна. За одоо Nirvana хамтлагийн гоцтол дуучин Kurt Cobain гэхэд л одоо Smiley-г тий Smiley нүдийн одоо нөгөө хоёр цэг байгаа штэ. Тэр нь бол X-ээр зураад за Ам нь бол ингэж нөгөө долгион тулж зурангуудаа хажуунаас нь ингээд юм ингээ хэлээ гаргаж байгаа. За хэлээ унтсан хэлээр одоо ингэ зураад одоо тэрийг ингээ бас ингээ бомбер маягийн одоо бомберн дээр гэх юм уу зургын дээр ингэ зурж одоо тэрийг бас нэлээдгүй хүмүүстгөө. За түүнчлэн соёлын эсрэг одоо инэдмиг сонгосон за 1980 90-ад оны тий өөдрөг соёл нь одоо тий үүнийг бүжгийн үдшилгийн гедонизмын сүнсэнд шингээж за бандан шүгэл экстаз одоо эм гэх мэт юм бүх зүйл дээр ингэж хэвлэж гарч исэн. Одоо тэгэл бүр эм дээр хүртэл хөвлөө ядчих байгаа. Тэгээ шүглэн дээр хөвлөөл. Тий. За тэгсэн чинь Watchmen-ы зураач Dave Gibbon 2017 онд бол одоо Entertainment Weekly сэтгүүлд энэ бол одоо өөр одоо утга агуулгатай болсон зүйл гэж хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол энэ нь бас инээдтэй гэхээсээ илүү нийгмээ одоо ягтлан шүүмжилсэн үгийн илэрхийлэл бас болсон гэж үздэг юм байна. Тийм. Одоо ингээд нүдээ игсэлж байгаа л ингээд хэлээ ингээд нийгмээ ягтлж байгаа гэсэн үг шүү дээ. Бас одоо нэг өөрийнхөө санааг харахад бол зүгээр нөгөө арай жоох өөрчлөлт ингээд юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ бас яг нөгөө цаад утгаараа бол бас тиймэрхүү ажил. Нийгэмдээ нөгөө нэг Альберт Эйнштейн хэлээ гаргачаад энэ бол миний улс төрөнд өгж байгаа хариулт юм а гэдэгтэй адилхан байхгүй юу? Ер нь баг тэрийг дураац юм шүү Альберт Эйнштейн. Зүгээр санаа аваад. За эможин дээр нэг хичээгээд. Хүүхдийн эмэн дээр хүртэл ингээд хөөрхөн эможинууд бас ингээд тавьсан байдаг шүү дээ. Тэр одоо тэр нөгөө бас юу байдаг шүү дээ нэг витамин С гэдэг юм нэг жижиг өөрөх юм. Тиймэрхүү бас нэг смайли. Гэхдээ смайли ч харахаар нэг хөөрхөн цаанаа нэг игдүүтэй байдаг байхгүй. Ямар сандаа нэг дэвтэр дээрээ ч гэсэн наачж байгаа юм чи бич. Сонсогч та UBM радио 89.3-ийн шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонслоо. Бидэнтэй хамтран ажиллавал 96 64 80 тэгтэг дугаард холбогдорой.